За сайн уу. Би хаттаг өрөөд ирсэн. Одоо тэгээд каргон дээр юм ирсэн гэдэг авах гээд явж байна. Пиндотоогоос юм захиад тэгсэн чинь нөгөөх нь ганцхан ширхэг юм ирэхгүй нөгөө бас юмнууд нь ирсэн байна нэ. Тэгээд авах гээд явж байна. Ерөөсөө угааж арчих юмудаа угааж арчаад угаалгаа хийгээд хүүхдээ усанд оруулаад өөрийгөө оруулаад нөхрийгөө оруулаад идэх шиг. Тэгээд одоо л яг нэг карго хаахаас өмнө гэдэг шиг л зав гарч байна дөө. Тэдгийнхээ орон дээр унтах хамгийн гоё жаргал юм да тий. Өчтөр нэрээ сайхан плаш шүү. Манай нөхөр өнөөдөр ажилдаа болохоор яваад гэсэн би ганцаараа каргог авах гэж явж байна. Йоо энийг өнгөд нь болчихсоо тий. Бүр арай л дэндүү юм. Хамар ам бүр цаашаа. Хаштай хүмүүс яаж юм байдаг юм. Сподайна уучлаарай. Хинтээ юм яриад байсан юм байна шүү дээ. Яа за хийшээ 45 орно гэдэг бас л миний хувьд бас чанга шүү дээ. Манай нөхөр чи яаж ингэж аваад идэв бэ? Нааша цаашаа болох юм бэ? Чадахгүй байгаа юм чи яах вэ? Барагтай чи зогсож байгаа нэг юм гээл бодчихлээ. Зя. Шо карготойгоо ойрхон зогсчихлоо. Зя, каргогоо аваад түрээд ирлээ ингэ тавьчлаа. За одоо буцаад явнаа. За тэр орондоо өөрийнхөө талаар жоохон ярьд юм билүү гэж бодлоо. Би 3 жилийн өмнө төрснөөсөө хойш ер нь байнга сэтгэлээр унсан. Би угаасаа нэг байдаг жингээсээ нэлийн таргалсан байхгүй юу? Яг нь яг өөрийнхөө байдгаасаа. Тэгээд бүх хувцснууд маань таархаа болоод. Тэгсэн болохоор тэгээд ер нь жоохон сэтгэл санаа манаа гараа унаад. Тэгээд би бол ер нь гэртээ сууж хүүхд хардаг тийм гоё мундаг гэрийн ажил хийдэг тийм хүн бол биш юм байна лээ. Тэгээ тийм болохоор тэгэж байж байгаадаа бүр амар стресстэй байгаа ч юм уу. Бүр амар хэцүүсэн. Тэгээд охиноо 6 сар хүрэхээр нь буцаад угаасаа ажилдаа орсон байхгүй юу? Тэгэхгүй бол турахчгүй бүр амар стресстэйж бүр ингэж байсаар гэртээ байсаар хагаад бүр яг галзуурах байсан баха. Тэгэл яг нөгөө ажил хийгээд тэгээ жоохон хүүхдээ хараад тэгэл ер нь ээж байна, ихнэр байна гэд анх удаага л тэрийг хийж үзэж байгаа хүмүүс чинь дөнгөж тустай гарангуудаа ээж болцсон. Тэгээ нэг удааг байж байгаад ажилдаа орсон. Тэгсэн чинь бүр амар ядраад. Бүр ядаргааны туйл болоод. Тэгээд арай нэг тэгэл ер нь бол нэг тэгсээгэл байжсэн. Тэгсэн чинь манай нөхөр 1 жил гадагшаа явж ажиллах хэрэг гараад. Тэгээ би охинтойгоо хоёулахнаа үлдээ. Тэгэл ер нь бол бас ингээл хар гэрийн амьдрал төчнөө их юм тохиолдол. Тэгэл хажуугаар нь миний охин чинь 2 ойж хүрээгүйсэн болохоор амар цэцэрлэгч авахгүй. Тэгэл хүүхд гарах хүн олохгүй. Тэгэл хүүхд гарах хүн олдвол тэгэл нөгөө хүмүүс нь ямар ч байсан хамаагүй
тэгэл хүүхдээ харуулаад тэгэл тэр хүмүүс нь миний охиныг загинж магинсан байх тохиолдол гараад тэгэл тэр болгонд стресстэй бухимдаал гуниглал дотраал ер нь л одоо би л ер нь их муухай хүн юм байна. Намайг юм муухай болохоор л ингээл хүмүүс ингэж хандж байгаа юм байна гэж бодоод тэгэл би ер нь яг яаж юм бэ гэл тэр болгон бараг уур хүрээл гомдоол уйлал шаналал зовоол тэгдэгсэн байхгүй юу. Тэгээ тийм болохоор нөхрөөгөө ирснээс хойш ч гэсэн тэгэлс жоохон сэтгэл санаа угаасаа докторгүй байнгын л нэг ядарсан өглөөсөө л ядарна. Тэгээ шүүн унтаж чадахгүй нойр хүрэхгүй тэгэл заримдаа нэг 4 цаг хүртэл байж байгаа л арай ч өнгөжтгүүндэл тэгэл заримдаа бүр нэг өдөр унтахгүй тэгэл маргааш нь өдөржингөө ядраал ерөөсөө нойрны дутагдaltaй англ тэгэл ерөн зовоол яваад байсан байхгүй юу. Тэгээд турч чадахгүй. Би уг нь одоо 3 жил болсон гэхэд чинь турчхаар хугацаа өнгөрсөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө турохгүй. Тэгээд сая энэ оны 1 сараас бүр улам илүү тархлаад бүр амар хөдөө болчихоо. Тэгсэн чинь хавгнаад исэн байна. Миний бөөр өвдөөд. Тэгээд яаж мэдсэн бэ гэхээр өрхийн эмнэлгээс нөгөө 9 шинжилгээ авна гэхээр нь шийсний шинжилгээ ч гэсэн өгчөд яг тэр үед нөгөө хавгнаж байгаа гэдгээ мэдсэн байсан байхгүй. Тэгээ тийм болохоор хавгнаж байна гэдгсэн шийсний шинжилгээ өснөө шинжилгээ өгчөө гэсэн чинь чи тустай шийж байна. Тэгээ ер нь бодоод исэн чинь би тэгэж саяхан шинжилгээ өгөхөөс өмнө 2 удаа өмнө шийсний шинжилгээ өгсөн чинь чиний шийс чинь тустай байна гэд. Тэгсэн чинь яг тухайн үед яагаад тэрийг тоогоогүй вэ гэхээр яг биений юм ирээд нэг удаагүй дуусаад удаагүй ч юм уу нэг ирэх төгцөн тэр үеүүдэд яг өгөөдсэн байгаа хгүй шинжилгээгээ. Тэгээд сая өгсөн нь болохоор ерөөсөө биений юмтай холбоогүй байсан болохоор тэгээд шинжилгээ өгсөн чинь өөр өвчтөй болж тараа. Тэгээд эмэгтэйчүүд дээр бас үргэлжлэлтэй болж тараад тэгсэн чинь би одоо ингээд өрөөсөө унтаж чадахгүй амар сэтгэл ингээд докторгүй байдаг ингээд амар уур уцаартай байдаг гэдэг эмчнээс ингээд зөндөө асуугаа зүрхний эмчүүд үзүүлээд тэгсэн чинь зүгээр энэ чи угаасаа маяглаад байгаа юм шүү л гэдсэн. Тэгэл нэг амар ядарсан өвчтөй тэгээд тэр өвчин ч тодорхойгүй тийм хүн байгаа л байсан чинь Д витамины дутагдалд орсон байсан байна. За тэгээд яагаад Д витамины дутагдал ер нь эрдэссэн дутагдаа тэгээд ингээд идэм шүү гэсэн чинь бас нөгөө стрессийн даавар гэдэг даавар гэдэг юм л да. Хэрвээ тэр даавар нь хэд их илрээд ах юм одоо даавар нь хитрхи их ялгараад ах юм бол хүний тураадгүй таргалаад гизээрээ тархлуулаад тэгээ өвс мөс нь унаад хумс нь ингээд айгу биш ийм хэврэг болоод тэгдэм байх. Тэгсэн чинь би сая нөгөө YouTube дээрээс нэг айгу гоё бичлэг гэдэг нэг ах байт юм а. Тэр хүний бичлэгийг үзсэн чинь баг миний тэр стрессийн даавар ялгардаг. Яагаад гэхээр би Д витамин дутагдсанаас болоод шүн нойр хүрэхгүй. Тэгээ ерөөсөө унтахгүй байгаа болохоор миний стрессийн даавар ерөөсөө байнгын ялгардаг. Уг нь бол орой 10 цагт хамгийн мэдсэн байх юм бол 11 цагт нөгөө хүний стрессийн даавар хамгийн бага түвшин дээр очиод тэгээд тэнцвэрч явах хэрэгтэй байдаг. Байтал миний даавар бараг тэнцвэрчих нь байтугай бүр улам ихсдэг. Яагаад тэгэхээр бараг 10 цагт л манайх ерөөсөө бараг өдөр болж байгаа юм шиг л байдаг гэсэн байхгүй юу? Ерөөсөө бараг 1 цагийн үед манай хүүхд унтаал тэгэл би ерөөсөө унтахгүй саргаад 4 цагт унтдаг. Тэгин гот миний нөгөө нэг амар нөгөө таргалуулдаг үс хумсын маань юу болгодог хэврэг болгодог үс унгаадаг даавар маань байнгын ялгараад тэгээд би ер нь унтаж чадахгүй үс хумс нь ундаг үс нь ундаг хумс нь хэврэг тэгэл ерөөсөө гизээр амар таргалцсан ийм хүн болцсон юм байна. Тэгээд хажуугаар нь бөөр өвдөд хавгнаад тэгэл ерөөсөө бүхэл юм давхцаад исэн юм байна л та. Тэгээд сүүлд мэдээд Д витамин уугаад бөөрнийхөө эмийг уугаад тэгэл одоогоор л дөнгөж мэдээл бөөрнийхөө эмийг уугаад Д витамин уугаад эхэлж байна л да. Тэгэхээр хэрвээ та бүхэн яг над чиг унтаж чадахгүй амар ууртай гизээрээ таргалаад хумсчин хэврэг үсчин унаад байх юм бол стрессийн даавар их ялгараад ч юм уу эсвэл Д витамины дутагдалд орсон байж магадгүй юм байна шүү. Тэгэхээр хэрвээ тэгж мэдрээд ах юм бол Д витамины шинжилгээ яаралтай өгөөрэй, цусаар өгөөрэй. Тэгэхээр ерөөсөө гараад ирдэг юм байна. Тэгээд угаасаа 25 наснаас хойш хүний коллаген угаасаа л ялгархаа болдог учраас коллаген байн гууж агаарэ. Тэгэл өөрийнхөө биеийг ерөөсөө тоохгүй орхиж болохгүй юм биш үү? Би одоо ажиллаа хийгээд хүүхдээ хараад үлдсэн. Тэгэл ерөөсөө л охинол гэл миний охин л гоё байвал би одоо яах вэ гэд бодоод исэн чинь амар тийм эрүүл биш сэтгэл санааны готролтой амар тийм өвчтэй ээжтэй болцсон байсан миний охин. Тэгэхээр одоо
тийм болохгүй тул эмэгтэй хүмүүс чинь гоё байх хэрэгтэй. Тэгэл ингээл таргалал муухай байж болохгүй. Ууртай байх тусам л нөхрийгөө цааш нь бүлэгч идэг учраас та бүхэн маань начиг бити ийм алдаа бити гаргаарай. Начиг ийм алдаа бити гаргаарай. Тэгээд хэрвээ л нойрчин хүрхгүй ингээд дутагдаад нойр дутагдаад ядраад стресстэй тахаар ч угаасаа арьс гоё байна гэж угаасаа байхгүй шүү дээ. Арьсан дээр байнга юм гарна. Арьс тослогдно. Тэгэл будахаар гоё байхгүй. Тэгэл ерөөсөө л нүүр муухай байгаад угаасаа л талент ахаар муухай байгаа. Үс унтсан, амар шингэрсэн. Тэгээд ийм байгаад ахаар чи яаж хүн амар гоё сэтгэл санаа гоё байх вэ те. Тэгээд тийм байгаа учраас та бүхэн маань өөрийгөө хайрлаарай. Хэрвээ л нэг эсвэл та нар тийм юм дутагдаад бүч гэсэндээ юуны Дэвид миний шинжилгээ өгөөрэй, коллаген уугаарай гэж хэлмээр байна. Начиг бити алдаа гаргаж өөрийгөө ингэ зовоогоорой. Би одоо ингэ 3 жил өөрийгөө зовоосон байгаа байхгүй юу? Тэгэл яг үннийг хэлэхэд чамайг хайрладаг хүн болол тэгэл өөртөө юугээгүй. Яг ингэж эцэст нь хэлэхэд хүн өөрийгөө л хайрлахгүй болол хичнээн чамд хайртай нөхөр байлаа гэд эмэгтэй хүний тэр бүх нөгөө хэрэгцээ шаардлагыг мэдэхгүй учраас үнхээр туслахыг тусалж чадахгүй. Тийм болохоор өөрийгөө л анхаарад хэрвээ нэг л юм ч болохгүй байгаа юм бол заавал эмчэд хандаж зөвлөгөө аваарай. Тэгээд байнгын хэрүүлтэй стресстэй тийм байгаад тах юм бол хүүхэд чинь хүртэл муухай стресстэй амар муухай аштай болно. Миний охин одоо жоохон муухай аштай болоод байгаа. Тэгээд одоо ээж нь хайрлаж уур уцааргүй тийм гоё гэрт өсөхийг хүсэж байгаа учраас ээж нь өөрийгөө хайрлах ёстой байна гэдгийг ойлгосон. Тэгээд өөрийгөө хайрлаж байгаа хүн чинь хажуудаа байгаа хүмүүсээгээ ч өгсөн хайрлаад анхаарал халамж тавьж бас их юм байна. Тийм учраас та бүхэн минь начиг алдааг бити гаргаарай. Өөртөө хайртай бас бүх хүндээ хайртай байгаарай гэж хэлмээр байна. За. Гэртээ өрөөд ирлээ. За юмнууд аваад ирсэн та задлж үзэж байна. Би амар гэж татдаг дээрх юмхгүй юу? Тэгээд энэ хажаамаа зэгсэн. Гэтэ бүх дараад ирлээ. Яа хараад юм дээр гэж өөрөөс нь. Би энэс 3 XL хийсэн. Яг тэгэхээр жоохон метр 70 см өндөр байхгүй юу? Тэгэхээр жоохон юмнууд дагдаад идэг болохоор би ер нь жоохон том бас өмсдөг юм аа. Тэгээд дандаа л том юм зэгтэл та. Гэхдээ энэ бас боломжтой юм байна. 3 XL. Өмдөн ч гэсэн бас хөрх юм байна. Миний охиныг ийм хөрх юм өмсдөг юм тий. Өөртөө салцаа. За энэ талагдж байна. Материал нь гэсэн айгу гоё юм байна. Айгу зузаан энийг хартаа. Тэ яаж үзүүлэх юм бэ? Тий. Бас зүйлх юм байна. За дараагийн энэ юм байна. Энэ баг хизээ такснаа марцсан. Эндүрнэс хэлмэг тавьсан. За энэ болохоор би нөгөө тараны дэвсгэр маань ганцхан дэвсгэрээ чих юм ашиглаад байсан болохоор дахин дэвсгэр аваад дэвсгэр авсан. За тараны нөгөө нэг дэвсгэрээ бүх юм ашиглаад байдаг болохоор энийг ийм дэвсгэр авъя гэж бодоод юу гэдгийг хилэмжлэх, хамтмжлэх тийм материалтай. Миний хуучнаас бол арай том юм байна. Тэгээд арай гоё
битээ болохоор ийш тийш ингээ гараа хөдлөхөөр савчаад авахгүй байх гэж бодож байна. Энэ бас тал. Сядаргийнхан энэ амар том хүн юм уу яа гэж бодож байна тийм. Харин тийм ээ би энийг энэ хүн гэж бодоогүй шүү дээ. Oh my god. За энэ бол цаграг байна. Энэ уян цаграг. Амар хүнд юм байна. Тэгээ би ер нь жоохон турыг гэж бодож байгаа болохоор ингээд цаграг цагцсан. Тэгсэн чинь сүултээ бөөр өвддөг болж тараад. Тэгээ одоо цаграгаа бас яг эргүүлж чадах нь байх нь. Харж илээ тий. Гэтэ энэ бол гоё юм байна. Энэ зүгээр уцсанчсан байна. Тийм зөөл материалтай. Гэтэ дотор нь нэг юм хаймар л байгаа юм шиг үлээ. За энэ бол яг нэг 7. 19-7 байна. За дараагийнх нь юм байна. Энэ бас дулаахан хувцас байна. Дотроо юм байна. Энэ цамц. Өмдтэй байна. Энэ бол гоё дулаахан л байна. За миний хаалга тагшаа тэгээд охиноо нэг өссөн юм хийж ирлээ. За энэ бол их гоё дулаахан юм байна. Би ер нь жоохон лаарж магаддаг болохоор тэгээд дулаан хувцсан тийм юм шиг байна. Тэгээд ер даардаг чинь ч гэсэн бас л нөгөө нэг юмнаас болдог юм билий. Хөдөлгөөн дутуу тэгээ ядраад байгаа болохоор хөдөлгөөн хийж чадахгүй. Тэгээд хөдөлгөөн хийхгүй болохоор цус чинь ингээ сайн ярихгүй. Тэгээ сайн ярихгүй болохоор даарна. Тэгээд ерөөсө бүх юм ингээ цикл болохгүй л юм. Яа дараагийн хань юу байна? Юу зэгсэн. Дахиад дулаах юм гарч ирлээ. Ийм зузаан татартай амьс. Ингээд юм гурван шиг амьс. Намайг үзэж байгаа хүмүүс яг үнэ яг хүлдэж өгсөн хүнээс сонсон гэж бодох. Яа нэг хэсэг амар дараад ирсэн юм. Тэгээл нэг дулаахан хувцас хэрэгтэй мэй гэж бодсон шүү. Тэгээл дараад ороосоо дараад тэгээл бөөр үлдэлцэстий болоо. За дараагийн хань юм. За энэ болохоор нэг түрий байна. Түрий гэх юм шиг. Өмсөж жагаад энийг хулаад гоёныхаа гоёа ингээд тойруулаа ингээд авчдаг. Тэгэхээр доош шатахгүй. Ийм байна. Баталын гэлтгүй. Чанараад идэм үү? Хэмцсэн байна. Тань болохоор цаг. Би нэг гэртээ өмсөж байгаа. Гэрт ингээл ер нь өмд өмсгөж жоохон тохгүй дээ шүү дээ. Тийм болохоор жоохон тухтай юм өмсгөө тийм юмс баггүй.
тэгээд янз бүрийн шорт март хүмүүс гэхээр яг буй гараа тэгээд юм жоохон даадаг юм чинь дарцдаг байхгүй. Тэгээл. Тэгээд болохоор хар шар хөлийг юм. Хамгийн сүүлийнх. За энэ бол өөрөөсөө түрүүн гарч ирсэн юмны нөгөө эмэлтэй юм. Нэг юм ууштай нэг юм хэлсэн. За миний бичлэг үзсэн баярлалаа. Нэрээ тийм би торно гэж зөндөө их юм болж байгаа шүү дээ. Тэмний төрсөд төрөөр манай хурд дуваач гэсэн. Тэрийг хатаарлаа. За, өнөөдөр энийг задлж үзэж байна. За. Оо, энэ дотор юу вэ наа? Энэ юу вэ?